За энэ удаа дөнгөж тэгшлүүдийг бодож байсан аргаас арай өөрөөр тайлбарч бодъё. За бид нэр тэгшлийг бодож байгаа учраас x-ийг болгож байгаа гэсэн үг. За x-ийг болохын тулд эхний ээлжинд 9.9-ийг үржих нь x-ийг бол. Ингийн тулд яг хөглөр энэ 8.7 гэдэг тог алгуул. Алгуулахын тулд тэнцвэрийн хоёр тал дээр 8.7-гийн сэжмэлтэй тог нэмж өгнө. Энэ дээр нь хасах 8.7 нэмнэ. Ардтал дээр мөн хасах 8.7 нэмж өгнө гэсэн үг. За ингэвэл тэнцвэрийн зүүн гар талд 9.9-ийг үржих нь x болно. Энэ хоёр нь хоорондоо устчихна. За нөгөө талд нь бол ийм болно. 9.9x гэдэг бол 99-тэй зөвж орж ирэх нь байна. Энд гол дүүж хөлөг байгаа гэж ойлгоно. За үжээд байгаа 9.9-ийг алгуулахын тулд хоёр талыг нь 9.9 туугаад авчихна. За ингэвэл тэнцвэрийн зүүн гар талд зөвхөн x нь үлдэнэ. Харин баруун гар талд нь ийм болох юу? 10 гэж гарч ирнэ.